12 суур аргыг хүүхдүүд эзэмшүүлчих юм бол шатар тоглох чадвар нь илүү сайн болох юм байна гэж үздэг. За нэгдүгээрт нь бол зайлуулах арга. За энэ аргачлалыг бол ингээд дараад нь араас нь ингээд тайлбарлаад явна. Зайлуулах арга гэж юу юм? За татаж оруулах арга гэж юу юм? За давхар довтлохоо. За тэгээ үндсэн шугам дээр мадлах. За энэ аргачлалууд тэгээд нээж шалах, зайчлах, за шугам чөлөөлөх гэсэн үгнүүд байна. За дарах, хүүг хувиргах, шугам таслах, хамгаалж байгаа дүсийг солих, буудалд хаалт хийх, завсрын нүүдлэх гэсэн 12 үндсэн тактикийн аргачлал буюу техникийг эзэмшчих юм бол дараагийн нөгөө одоо гараа төгсгөл стратегийн суур мэдлэгийг олоход бол илүү түшиж тулгууртай байдаг. Яг хөөхд зайлуулах арга гэлдэг чинь. Нэг зайлуулах ороод нэг татаж оруулахаар бол ингээд хооронд нь холихгүйгээр нэг зайлуулах арга гэд нэг бүхэл бүтэн сэдвийг аваад за жишээ нь одоо 1-7 хоног ч юм уу тий зайлуулах арга. Одоо ингээд зайлуулах аргыг та нар мэдээд авчих юм бол материал дээр ингээд одоо ном сурах хүчиг дээр зөндөө олон юм аргачлал байгаа. Тэрийг түүж аваад нэгтгэхэд тэгээд ганцхан тэрийг оруулж. Тэгэхээр зайлуулах аргачлалаа бас нэг хүүхч сурчна. За дараа нь дахиад нэг 7 хоног ч юм уу нэг сарын хугацаатай ч юм уу татаж оруулах арга. Дахиад тэрийг орч. Ингээд нөгөө нэг сэдвийг хольж орохгүйгээр сэдвчсэн ингээд сэдвчилж орох юм бол хүүхд илүү сайн ойлгохтой болдог. Тиймээс за энэ бол хамгийн энгийн жишээ. За одоо хамгийн дөрөнд иймэрхүү бодлого өгчөөд яаж зайлуулах аргачлалыг ингээд хүүхдүүд нэрийг өгчнө, сэдвийг өгчөж байгаа. Тэгэхээр одоо энэ 8 гаргаа ихлэ бодож эхэлсэн хүүхдүүд чинь. Яаж зайлуулах вэ? За тэгэхээр энэ дээр болохоор хамгийн ихний ээлжинд энэ бэрсийг идэх гээд байна. Тийм үү? Тэгэхээр тэргээр идэх гээд байгаа учраас энэ хамгаалтыг яаж зайлуулах вэ гэсэн үг. За тэгэхээр хамгаалтыг бол тэргээр шалаад за тэргээр идэхээр нь бэрсийг идэх. За эндээс бол тэргээр хүч сольж ид. За хэрвээ эндээс хамгаалах юм бол яах вэ? Хамгаалах юм бол бэрсийг идээд тэрэг илүү болох. За энэ сэдвчилсэн ингээд аргыг зайшлах аргыг үндсэндээ нэг 100-аас 200 бодлого бодуулаад тэгээд тэрнгээрээ дахиад дараа нь бодуулсныхаа дараа дахиад тест аваад зөвхөн тэр сэдвэрээ тест аваад зөвхөн сэдвэрээ гэсэн үг шүү дээ. Тэгчээ дараа нь дахиад нөгөө бодлогоо дахиад нэг бодуулчих хэрэгтэй. Одоо 200 бодлого. За тэгснээ дараа нөгөө хүүхдүүд чинь яг нэг өөр юм болж эхэлдэг. Тухайн үед бол хүүхдүүд чинь ингээд зөвхөн дарах бодлого гэдэг өгчгөр хүүхдүүд яадаг вэхээр яг л нөгөө зайчлах аргаа ч юм уу дарах аргаа л хайгаад идэг. Өөр юм сэтгэхгүй болчдөг. Тэгэхээр нөгөө өөр юм болохын тулд дахиад нөгөө нэг бодцоод тест авчаад дахиад бодуулахаар нөгөө хүүхдүүд чинь яг нөгөө энэ байрлалаас юу нөхөстэй байр дээр үнэлгээ хийж нүүж. За дараагийн бодлого нь болохоор дахиад тэгэхээр хамгийн дөрөнд юуг анзааруулах уу гэхээр харуул өөрийнхөө ноёны байрлалд хоёр ноёны байрлал дээр үнэлгээ хийлгээд ерөөсөө шууд хариуг нь олуулах гэж ерөөсөө яарах хэрэггүй. Эхлээд бодны харьцааг тоолуулаад дараа ноёны байрлалуудыг харуулад тэгээд ноёнлоо довтолж байгаа хэдэн бод байна. Довтолж байгаа хэдэн бод байна гэдгийг тооцоолол. Ерөөсөө хариу олох гэж яаруулах ерөөсөө ямар ч шаардлага байхгүй. Тэгэхгүй бол яг энэ байрлал чинь дахиад давтагдахгүй шүү дээ. Шатар дээр бол ер нь давтагдах болцоо бол баг та. Тэгэхээр ерөнхийдөө аргачлалыг сурах хэрэгтэй юм хүүхдүүд. За тэгэхээр энэ дээр нэг зайчлах арга гэдэг чинь за эрс F6 дээр шалаад за ноёны байрлалыг харахлаар энэ ноён болохоор ерөөсөө хөндийн маданд орох боломжтойгоо энэ тэргийг зайлуулчихлаа гэж. Тэгэхээр энэ тэргийг яаж зайлуулах вэ гэж асуулт гараад ирж шүү дээ. Хүүхдүүд чинь бодож эхэллээ. За энэ тэрэг хүнд байдаг. За ноён бол ганц шалчих юм бол мад болох гэдэг. За өшөө дараагийн юм нь болохоор ээж 7 дээр мадлах гэдэг юм. За хүүхдүүд бол эхлээд идэх юмнууд харна. За энэ дээр энэ өөрхөн ноёнг бол мартчихдаг. Тийм учраас заавалчгүй эхлээд өөрийн ноён ямар хамгаалттай байна, айл хэдэн бод довтолж байна. Манай ноён айлын ноён ямар байна гэдэг. Заавалчгүй ингэж тооцоолуулж дараа нь хариуг нь боловхгүй өөрхөн ноёныг мартчихаал тэнд нэг маданд орчод ахтал тэнд мадлах гэж явж байгаа хөндийн маданд орчдөг. Нэг нүдлийн маданд орчдөг. Тиймэрхүү тохиолдол зөндөө байдаг. За тэгэхээр эрс F6-ыг шалаад
За тэгээд дараа нь бас энийг яаж олуулдаг вэ гэхээр дахиад нэг суулт гарганы өгөхөөр ноёныг хідэн дүрсээр хаана шалж болохоор гэдэг олуулдаг. Ноёныг ямар дүрсээр хаана шалж болохоор юм. Тэгэхээр нэг хүүхдүүд чинь бас ноёныг ямар дүрсээр шалж болохоор гэдэг олно. За дараа нь хаана идэж ямар дүрсээр ямар дүрс идэж болохоор гэдэг нь олвол. За тэгсний дараа жинхэнэ хариугаа олох хэрэгтэй. За тэгэхэд бол эндээс бэрс зэв цугаа гэдэг шалаа орж ирээд итгэлээр нь шалаад за эндээс мад болж байгаа. Хэрвээ G8 гэж орох юм бол яах вэ? Дахиад дараагийн хувилбар бол G7 дээр мад байна. За ингээд иймэрхүү бодлогоонуудыг бол өөрсдөө компьютер дээр ном дээрээс хуулаад ингээд JSpace дээр бодлого болгож оруулж болно. Нэг бол өөрийнхөө ингээд архивдаа ингээд хадгалаад хүүхдүүдтэйгээ сууж байхдаа ингээд давтамжтайгаар ойрхон давтамжтайгаар энэ нүүдлүүдийг хийлгэж болно. Нэг бол тэр хүүхдийн компьютер дээр энэ өөрийнхөө нэг бол энэ сэдвчилсэн програмаас суулгаад юу яаж болно. Нэг цаг ч юм уу 30 минут тодорхой хугацаагаар өгөө суулгаад бэлдүүлж болно. Тэгэхээр энэ тайлбарыг өөрөө хийгээд өгчнө. За эндээс ийм аргачлал байна. Ингэдэг гэж. За эндээс дахиад зайлшгүй гаргах юу вэ гэхээр заавал ноёныг мадлах биш бас тодорхой хэмжээнд материал хождог гэж болно. Нэг бол орон зайн давуу талтай гэж болно. Нэг бол хожлын байрлал авч иж болно. Тэгэхээр энэ хувилбар дээр болохоор тэргээ шидэд бэрс илүү болж шүү дээ. За энэ бэрсийг одоо жишээ нь энэ хүмүүс бол одоо жишээ нь иймэрхүү байрлал зайлшгүй гаргах гол мадлах гал те мадыг юу хамгаалж байгаа гэж бодоод байна. Тэгэхээр яг зайлшгүй гаргах дээр нь бас өшөө энэ ноёныг нь зайлуулж шүү дээ. Ноёныг зайлуулж холдуулж байгаа. За дараагийнх нь болохоор дахиад иймэрхүү аргачлалуудыг бол маш их бодоолох хэрэгтэй юм л. Стратеги хийсээ илүү энэ тактикийн аргачлалыг хамгийн түрүүнд сурах хэрэгтэй. Тактикийн аргачлалаа сураагүй хүн бол стратеги яаж тоглож чадахгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ тактикийн үндсэн энэ 12 аргыг хүүхдүүд суулгачих юм бол дараагийн юмыг ингэ тайлбарлахад аюул хурдан ойлгохтой болчихдог. За дараагийн энэ байрал дээр болохоор бэрс Е1 гэсэн зүгээр султ нүүдэл биш үү те бэрс Е1. Гэтэл энэ дээр бол нөгөө энэ ноёнлуу давталсан энэ боднууд ямар байна гэдгийг харахаар ноёныг шалах бод, идэх боднууд тий өшөөний шалах ямар бод байна, давтлах ямар бод байна гэдэг ингээ энэ бүгдийг чинь ингээ тооцоолсны дараа нөгөө хүүхд чинь нөгөө дараа нь одоо хариугаа олох гэж ирэх. Ноён шалах боднууд, идэх боднууд тэгээд давтлах боднууд тий тэгээд энэ бүгдийг чинь ингээ нийлүүлсний дараа энэ комбинац бол гарч ирэх боломжтой бол. Нөгөө хүүхдүүд чинь бидний чинь цуглуулад бэрс Е1 гэсэн нүдлийг олж чаддаг болж ирэл. Ихгүйгээр зүгээр ингээд энэ байрал дээр яаж нөхөх ёстой ингээд тэгээд авахгүй эхлээд аргачлалыг зааж өгөх ёстой. Энэ 12 үндсэн аргачлалыг бол ямар ч байсан суудсан багт хүүхдүүд чадвартай хүүхдүүд тэгээд дорхоноо сайжрал яваад. За бэрс Е1 за F2 дээр шалах гэдэг идгэлээр мороор шалаад. Тэгэхээр энэ нөгөө мадныхаа үндсийг бас мэдчих хэрэгтэй. Тэгэхээр 1 2 нэг нүүдлийн мад бол яг зүгээр шатартайгаа ингээд танилцах юм байдаг. Анхан шатнаас дунд чат руу орж байгаа хүүхдүүд дээр бол 2 нүүдлийн мадыг бол маш их бодуулах хэрэгтэй. 2 нүүдэлч нь бол комбинац гэж явдаг. Шатарт. Тэгэхээр энэ аргачлалаа зааж авах хугацаанд 2 нүүдлийн мадуудыг бол маш их бодлох хэрэгтэй. Хөнгөнөөс хүнд хэлбэр юм бодол. 2 нүүдлийн мад. Ерөнхийдөө 2 нүүдлийн мад бол шатар хамгийн чухал комбинацуудын нэг байна. Тэгэхээр 2 нүүдлийн мадыг даа нэг 200 бодлого, 1000 бодлого бодуулчаад дахиад эхнээс нөгөө 2000 бодлогоор дахиад бодвол. Эхлээ бодож байгаа хүүхд бол тэрэндээ 2 нүүдлийн мад дээр яадаг вэ? Их цаг зарцуулна, заримдаа буруу бодно тий. Яг өөрийн болгож хэмжээг өгдөг. Дахиад нөгөө 1000 бодлогоо дахиад 2 нүүдлийн мадыг өг. Тэгэхээр нөгөө хүүхд чинь яг өөрийнхөө тооцооллыг хийгээд комбинац хийж сурч эхэлж байгаа. 3 4 нүүдлийн комбинацууд бол бас хүүхдүүд бол жоохон тэрийг заахаасаа өмнө энэ аргачлалыг, энэ тактикийн аргачлалыг заах хэрэгтэй юм шиг л. Яг ингээл заримдаа бодлогч өндөр 3 нүүдэл 4 нүүдэл гэдэг би 4 нүүдлийн мад олж байгаа л гэдэг. Яг амьдрал дээр шатар дээр 4 нүүдлийн комбинац олоход бас хэцүү шүү дээ. Тэгэхээр илүү тэрнээс илүүтэйгээр энэ аргачлалыг сурчих юм бол тэр хүүхд чинь өөрөө 2 нүүдлийн комбинацыг хийн үү? Ингээд хэдэн нүүдлийн комбинацыг бол энэ аргачлалыг сурчих юм бол хийж чадах чадвартай болчихдээ. За дараагийн жишээ. За дахиад яг ингээд ер нь бол бэрс морь хоёр бол чатарт хамгийн хоорондоо холбогдож тоглож чаддаг бод гэж үздэг. Бэрс морь хоёр. За тэгэхээр довтлогоонд бол
2 морь 1 бирс ороход бол энэ дээр заавалчгүй ямар нэгэн бодны юм материалын хувьд илүү болох боломжтой байдаг. Тэгэхээр аль болох эцэг талынхаа талбай руу 2 морио бирстэйгээ оруулсан нөхцөл хожих магадлал өндөртэй. Тэгэхээр хамгийн сайн осолдог 2 дүрс бол бирс морь оё гэж үздэг. За энэ дээр бол нөгөө морины мадлах гаргачлал дахиад нөгөө зайчлах арга байна. За энэ бол ингээд иймэрхүү юмуудыг хүүхдүүдэд үзүүлээд байхад бол эхний ээлжинд хүнд санагдана. Дараа нь хэсэг хийсний дараа бол айгүй хялбархан аргачлалууд сурч эхэлж байгаа. Одоо эндээс дахиад ноёны байрлалыг харж байгаа. Ноён ямар байна? Хаана шадвал мад болохоор байна. Ямар дүрс манах айлын тал руу дэвтэрж орж ирэхээр байна гэдэг ахаар зүгээр тэргээ сул тавьчих. Энэ аргачлалыг сурчвал энэ хүүхдүүд тэрэг B6-ыг бол олж байгаа. Аргачлалаа сурцсан хүүхдүүд бол. Тэгэхээр эндээс заавал тэдний нүдлийн мад гэж бодоод байхгүй. Аргачлалыг нэглээд хүүхдүүдэд зааж сурах хэрэгтэй байна.